Сайн мэцхан үзэгчтэй орой мэндийг хүргэе 30 баг 30 өдөр нэвтрүүлэг эхэлж байна. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голомт банк. За өнөөдөр бид 3 үеийн ярилцах баг бол Golden State Warriors. За магадгүй эрт бичих боломжтой байсан ч гэсэндээ солилцоо 8 огт хийлгүүгээр нэлээд удаан хугацааг өнгөрүүллээ. За сүүлийн хэд хоног л маш эрчтэй ажиллалаа тийм ээ энэ зам. Яг харахгүй энэ зууны юу ч хийгээгүй байсан ер нь баг бусад 30 баг дундаа бол хамгийн бага нүүдэл хийсэн ерөөсөө зунаас хойш огт мэдээлэл гарахгүй Куминга гэдэг тоглогчдоор уягчаад байсан. Эцэст нь тэгээд ямар ч нэг гэрээнүүд цэгцрээд явуулсан Golden State Warriors баг нэг бүрэлдэхүүнээ албисаар зарлахад бол нэг 10-аас дээш тоглогчтой л болоод амжиж байгаа шүү. За уламжлалт ёсоор өнгөрсөн үйлрлийн амжилтаас нь эхэлцгээе. За 48-34 гэсэн амжилттайгаар өрнөд бүсийн хүснэгтийн 7 дугаар байраар тэд шалгарсан. За плей-офф ихний шатанда бол Rockets-ийг хожоод 2 дугаар шатанда Minnesota Timberwolves-т хожигдол хүлээснээр улирлаа дуусгасан байгаа. За тоглохооны үзүүлэлтээр 15 байсан бол хамгаалтаараа 7-д бичигдсэн байна. Net рейтингээр 10-т тоглолтын хэмнэлээр мөн 10 дугаар байрт. За Warriors-ийн хувьд өнгөрсөн үйлрэл ер нь хэр үйлрэлт болж өнгөрөв. За онцлох юм бол ер нь Klay Thompson өнгөрсөн үйлрэл Warriors-д өгүүлэгдсэн гэж асуусан байна. Яг уу ер нь бас нэг жоох ороо бусгаа тэгээ солилцооч бас хийгээд нэлээд юм болж өнгөрсөн юм үйлрэл байлаа. Гэхдээ ямар ч сан бидний мэдих Warriors Klay-ний тоглолт хийгээд хожоод плей-офф чалгараад ихний штад аваад за тэгээ 2 дугаар шатанд бол одоо яг харахгүй Minnesota Timberwolves багт 4-1 харьцаатай цувралд бол хожигдсон байна. Эхний шатаа одоо 2-оор гарсан Houston Rockets гэж тэр хамгаалалт сайтай тим багтай нүр тулсан ч гэсэн 7 тоглолтод хожоод яг 7-д тоглолт бол үнэхээр Warriors-ийн туршлагыг харуулсан юм хожлыг бол байгуулж чадсан. Тэгэхээр одоо удирдал дундуур нэлээд нүүдэл хийгээд өөрчлөлтүүд, шинжилтүүд орсон, гэмтэл бэртлүүд ч байсан гэхэд бол ямар ч сан плей-оффын 2 дугаар шат гэдэг бол би бол хувьдаа хангалттай бас сайн амжилттай л удирдал болсон болов уу гэж дүгнэсэн. Тэгээ яг гэмтэл бэртлийн асуудал бас байлаа. Дараагийн бүрэлдэхүүндээ ч гэсэн баггүй өөрчлөлтүүдийг орууллаа. Тэгээ Джонстон Куминга гэдэг хүлээлт өндөртэй байсан тоглогчтой стикер засгалжуулагч хоёрын хувийн асуудлаас болоод Куминга удирдлагын төгсөл ашиглахаа болсон ч гэдэм үү. Плей-офф аргагүй ихэнд сэлгэнээс ашиглаж байлаа. Тэгээд ер нь бол бад хэлцэг бас хамгаалтны үзүүлэлтийг карьерийн турш тааруу байдаг ийм шидэгчийг ашигласан гэхэд бол хамгаалтын үзүүлэлт нь бас 7-д бичигдсэн байна ч гэдэм үү. Ер нь бол байж болох бүрэлдэхүүнийхээ хэмжээнд бол хүрэх ёстой цэгээд хангалттай хүрсэн л гэж харж байгаа. Jimmy Steph 2 яг нийснээсээ хойш бол 22-5 штэ. Амжилт нь яг хожлын амжилт нь бол. Тэгэхээр энэ бол маш онцгой үзүүл. За тэгээд дээр нь плей-оффын 2 дугаар шат руу гарч ирчээд 2 дугаар шатны дөнгөж ихний тоглолтын дээр Steph хамстринг нэг хэмждэг штэ. Тэгээд ерөнхийдөө 5 тоглолтын дээр цуврал бол дууссан гэдэг ч юм уу. Гэмтэл бэртлэл ер нь бас замд нь нэлээд саад болсон. За багийн лидер Stephen Curry энэ жил 11 дахь улиралдаа тоглох гэж байна. За тэгвэл өнгөрсөн улирал хэрхэн тоглосон юм бэ? За 70 тоглолтод оролцсон юм байна. 24.5 оноо. За 3 шидэлтийн хувь нь 39.7. За сайн статистик үзүүлж гисэндээ яг Стефийн хувьд карьерийнх нь сүүлээсээ 2 дорхоор ийм статистикийг дунджилсан улирал болсон байна. Стефийн хувьд ямар улирал болж өнгөрсөн гэж дүгнэж байна. Стефийн хувьд тэгээд ер нь угаасаа нэг тийм одоо хуучин юу гэдэм дээ. Авраг авсан ч гэсэн бүх цаг үеийн шидэгч гэж яригдсан ч гэсэн нэг л тийм одоо нэг хүлээн зөвшөөрөгдөөгүй мэт ийм нөхцөл байдлууд байсан. За харин сүүлд одоо яг Durant гүүгээр бага манлайлж өөрөө авраг болоод финалийн MVP болсноосоо хойш Steph болоод нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж чадсан. Тэгээд өнгөрсөн удирлын үед бол үнэхээр одоо яг ийм багийг 36 37 наснда ингээ манлайлаад тоглох цаашдаа дахиад надад хугацаа байгаа шүү гэдгийг харуулсан л бас нэг сайн гайхалтай өдөр. Тэдгээр яг статистик одоо сая улангийн маань хэлсэнчлэн карьерийнх нь одоо баг муугасаа 2-т орох гэж байгаа боловч яг үнэндээ Steph тоглож байгаа нөхцөл Warriors үргэлжлэл аюултай баг байх болно гэдгийг улиралч төр плей-оффч төр тэгээд тэр плей-оффт гимцснээсээ хойш Warriors жишээ нь яаж унав гэдэг ч юм уу энэ байдлаас нь харж бас болохоор ийм л улирал муу гэж бол хэлэхэргүй л улирал байсан.
За өнгөрсөн удирлын Warriors-ийн бас нэг онцлог үйл явдал нь Клей Томпсон багасаа явсан. За харин оронд нь өвөл Жими Батлер ирсэн байгаа. За Батлерийн хувьд улирал дундуур ч гэсэндээ бид нар ер нь ярилцчихсан дасан зохицож чадах багтаа ирлээ гэдэг. Draymond Green энэ хоёрын хоорондох харилцаа маш сайн байгаа. Ер нь багийн уур амьсгалыг ч гэсэндээ Жими Батлер маш сайнаар эргүүлснийг бол Батлерыг ирснээс хойшоо маш олон дараалсан хожлуудаас нь бид харсан. За Жими Батлер өнгөрсөн удирал Warriors-ийн төлөө 30 тоглолтод оролцсон 17.9 оноо 5.5 самбар 5.9 дамжуулалт. За мэдээж Warriors эрэхт нь гол анхаарал татчихсан зүйл бол чөлөө шийдэлтэй байсан тийм ээ. Тийм. Одоо Golden State Warriors дээр яг Jimmy Butler-ийн нөлөө угаасаа одоо Kuminga, Draymond Green, Jimmy 3 байхаар 3 шидэлт ер нь жоохон дутмаагүй болно. Яг иймэрхүү бүрэлдэхүүнээр өдөртөж ер нь стикер цэцгэлжүүлэгч үзээгүй ч гэдэг юм асуултын тэмдэг байсан. Ажрах эрэг нөлөө нь бол ойлгомжтой байсан. За Jimmy Butler улиралд угаасаа ачаал аваагүй Miami-тэй тоглохгүй байсан учраас хангалттай ирч хүчтэйгээр улирлыг хаах боломж байсан. За тэгээд довтлогон дээр ISO тоглолтогч тоглолт дутаад ирснийг нэмэх учиртай мөн хамгаалтан дээр лигийн угаасаа лигийн хамгийн шилдэг хоёр тал тоглогчтой нэг бас дээр нь энэ дайчин тий өөрийнхөө тоглолтынхоо энэ хичээнгүйлэн одоо хоёр дахь боломжийн төлөө тэмцдэг ч юм уу энэ хаасал тоглолтуудаараа багийн лидер статустай тоглогч нь ингэж тоглоод байгаа бусад тоглогчтой их урам зориг өгдөг гэдэг маш олон давуу тал Jimmy Butler-т байдаг л та. Тэгээд Warriors дээр авчирсан зүр статистикийн хамгийн том давуу тал нь чөлөө шидэлтийн тэр оролдлогын тоо байсан. Jimmy Butler-ыг ирэхээс өмнөх 50 тоглолтын дараагийн байдлаар Golden State Warriors баг чөлөө шидэлт шидэж байгаа тооныхоо оролдлогоороо 25 дугаар өрөнд бичигдсэн бол Jimmy Butler ирээд шууд 10 дугаар ойрлоо. Яг Jimmy Butler-тай тоглосон тоглолтуудыг харах юм бол эхний 10 руу оруулж ирсэн хэмжээний юм өсрэлтийг авчирсан. Тийм. Тэгээд Jimmy ирснээс хойш яг бүтэн багаар одоо за Jimmy Steph хоёрын аль нэг нь тоглоогүй байсан ч гэсэн удирлыг 23-9 гэсэн амжилтаар хагасан шүү дээ Warriors. Тэгэхээр одоо удирлын сүүлийн 32 тоглолтынхоо 23-т нь хөдсөн гэдэг бол энэ ч өөрөө Jimmy-гийн нөлөө бас ямар их байсныг шууд хангалттай нотлоод харуулчихж байгаа юм л та. Тэгэхээр яг харахгүй тэр ч утгаараа Jimmy тэгээд үргэлжлүүлээд бас гэрээний асуудлууд болоод гэрээн шийдэгдээд нэг талтаа гараад одоо бол Warriors Jimmy Butler-тайгаар бүтэн удирлыг одоо анх удаага бас хийх гэж байгаа юм удирлыг өмнө бид ирээд байна да. За Golden State Warriors багийн хувьд энэ зүүн ганцхан тоглогчийг явуулсан нь за өнгөрсөн 10 жилийн турш энэ багт байсан цорын ганц төвийн тоглогч гэдээ хэлэхэд ер нь хэлсдэггүй болов. За бусдаар бол дандаа хөгжлийн лигт байгаа төвийн тоглогчтой авчирч тоглох үе байсан. За харин Лүнигийн хувьд бол Warriors-ийн цор ганц төв нь өнөөдрийг хүртэл байсан байгаа. Гэхдээ энэ тоглогчоо явах шийдвэрийг бол энэ зүүн гаргалаа. За Kuminga-гийн солилцоо хоёулаа одоо шин зам хайгаад ямар нэгэн шийдэлд хүрч чадахгүй маш удаан хугацааг өнгөрүүлсэн. За энэ хооронд бол нэг л солилцоо болсон. За Лүнигийн хувьд бол Pelicans руу солигдсон байна. Тэгээ одоо тэгээд 10 жил тоглол 15 оноос хойш энэ багт үнэхээр одоо баг Steph Lүний хоёр Draymond 3 л байна шүү дээ. Яг энэ одоо хамтдаа драфтлагдсан цагаас хойш нэг багтаа тоглосоор яваа. Kevin Durant-ийн хувьд бол одоо бас нэг яг тоглогчийн нас бол ахмад болж ирж байна. Тэгээ ийм нөхцөл ийм үе дээр бол түүний мөнгө хийх гэх юм уу одоо тий. Илүү одоо бас нэг амьдралд илүү хэрэгтэй гэрээг аваад ингээд явсан нь бол зөв шийдэл болсон гэж үзэж байна. Тэгээд 10 удирдал тоглохдоо одоо 3 удаа авраг болчихлоо. Авраг болоход өөрийнхөө хувь нэмрийг бол маш том хэмжээгээр оруулсан. Тэгээ 2 жилийн 16 саяыг Warriors-д өгч чадхааргүй ийм байсан учраас тэгээд яа харахгүй. Одоо мөнгийг хөлөөд үзээд ийдгээ хийж гисэн учраас тэгээд явхад бол өөрт нь ч Warriors ч одоо нэг тийм одоо хондлолтой биш гэх юм уу да. Тийм л нүгдэл боллоо л үнэгээр. Тэгээд Warriors-ийн фэнүүд бол энэ баг хамгийн хайртай тоглогчтой нэг. Сүүлийн үед ер нь дугаарыг мөнгөлөх болов уу гэсэн ийм яриа хамгийн их сонсогдсон. Тийм ер нь яг бодож үзэж болох л зүйл баг тэр болов яг. Гэхдээ одоо юу гэдэг Clay, Steph, Draymond гурвыг эхэлж ярих хэрэгтэй болох байх л та. Энэ Iguodala ч гэдэг юм уу те энэ Iguodala байна. За бүр Kevin Durant байна. Ингээд яригдах нэр их байгаа л та. Тэгээд эдгээр нэр хэсгийг сонсохоор Kevin Looney хэцүүлдэ яг одоо анхны Warriors-ийн цогцогдчихгүй ирүү эхэлж явах үед драфтлагдчихсэн Looney-гийн үед ер нь л сэлгээний ил төвийн тоглогч те. Хинэн тоглогчийн оролцол гараанд гардаг. 22 онд л гарааны бүрэлдэхүүн гараад авраг авсныг эс тооцвол бусад жилүүдэд өнгөрсөн улирал ч гэсэн ер нь сэлгээнээс тоглосон тоглолтууд нь их байсан ч гэдэг юм. Тэгээд одоо энэ улирлын нөхцлийн талаар Нямбаярын хэлснээр нэгт гэрээ, хоёрт болохоор угаасаа Jimmy Butler, Draymond Green хоёр хамтаа талбай дээр хахад ийм шидэлтгүй төвийн тоглогч зүгээр шиг багтаа байгаадсан учраас өнгөрсөн улиралд хэдий rookie ч гэсэн Quentin Post-ыг илүү олон байд ашиглаж ирсэн. Учир нь түүний шидэлттэй байсан. Тэгээд энэ улиралд
Ал Хорфорд гэдээ бас шиддэг түүний тоглогчийг авчирж байгаа учраас Кевин Ловтой ер нь гэрээгээ сунгаж цаашдаа зам нийлүүлэх шаардлагагүй гэдэг юм нөхцөлөдөл төр очсон болов. Ирсэн тоглогчдыг хамтдаараад ярилцъя гэж бодож байна. 3 тоглогч ирсэн байгаа. За нэг тоглогч нь бол драфтаас авсан. За тэгээд хамгийн их яригдчихсэн нэр болох Хорфорд 2 жилийн 11.6 саяар ямар ч тач Warriors-тай нэгдлээ. Нийлээ удаа бараг 100-аас хойш солилцоноос одоо 101 чөлөөт агентийн зах зээл нэгдснээс хойш л бараг тохирчлоо гэж ярьсан. Тэгээд хүлээгцээр Кумингагийн гэрээ эцэлэх хүртэл. Хүлээж тэгээ ямар ч заал харалт бол гэрээгээ байгуулж чадлаа. Тэгээд Стеф ямарчсан дүүтэйгээ бас тоглохоор боллоо. Сет Кори нэг жилийн гэрээгээр ирлээ. За тэгээд драфтаас бол тэд 56 дахь сонголтоор бол сонгон авсан. Гэтэ энэ одоо 4 жилийн гэрээ гэж байгаа ч гэсэн баталгаат гэрээ нь бол эхний 2 жил нь л зүгээр яг тодорхой нөхцлүүдээс тэдэн тоглолтод оролцуулж гэх юм уу. 2 дугаар тойргийн драфт сонголт бол баталгаатай гэрээ байдаг учраас энэ тоглогч бол зүгээр Santa Cruz Warriors гэх хөгжлийн лигийн багт нь ерөнхийдөө тоглоод цаашдаа Warriors бол байх хэсэг нь эргэлзээтэй болох байх. Одоогийн нөхцөл байдал дээр бол ашиглагдах магадлал нэх байна тий. Яг одоо байгаа нөхцөлд бол тий. Дүүрээгүй ганц баг байгаа дээ шүү дээ. Warriors одоо хүртэл тэгээ цалингийн гэсэн мөртлөөнд авцсан гэдэг. Ер нь зүгээр яг сүүлийн 10 жил хамгийн их мөнгө зарцуулсан багийг нэрлэвэл Warriors-ыг нэрлэнэ. Гэхдээ хизээч ингэж бүрэлдэхүүн дутуу ч юм уу те ийм цөөхөн тоглогчийг ашиглах боломжтойгоор удирдлыг эхлүүлжсэн тохиолдол байгаа бол те. Дааш 10 тоглогчтой ч юм уу те яг ашиглах боломжтойгоор нэг 10 11 хүнтэй удирдал эхлүүлж байгаа баг энэ Warriors-аас өөр өмнө бас их хурал байсан баг. Тэгэхээр энэ жил бол Warriors-ийг нэлээд удирдал бол жоохон нэг юм ороо босгоо маягтай л эхлэх гээд ах шиг байна. Ямар ч тач ах トゥ хоёр нэг багт тоглох хүүхэд насныхаа мөрөөдлийг энэ улирлаас эхлээд албан ёсоор биелүүлэхээр болж ах шиг байна. За энэ зуны хамгийн дүүлэнтэй гэрээний сонголт магадгүй энэ бах. За Кумингагийн хувьд ямар ч тач ингээд 2 жилийн 48.5 сая төгрөгийн сонголт хийж байсан. Доллар. За өөрийнх нь хүсэж исэн мөнгөнд дүүнээс бол бага. Тэгээд жоохон Куминга бол зах зээл дээр өөргөө нэлээд үн хүрнэ гэж бодсон баг. Эйжент ч гэсэн тэгж тооцсон баг. Харамсалтай нь яг бодит байдал дээр Кумингаг сонирхох баг байсангүй. Тийм олон байсангүй. Тэр хүсэж байгаа цалингийн өгөх баг байсангүй. Тэгээ Warriors бол угаасаа энэ мөнгийг авуулаад болов бол тэгэл хугацааг нь болохоор угаасаа энэ мөнгийг чи авахаас сонголтгүй болно гэдэг тэр хугацаа тулч Warriors хүлээсэн, твцсэн. Тэгэл эцэст нь Warriors яллаа гэсэн үгнээр бол Кумингагийн хүсэж исэн мөнгийг бол яг гаргаж өгсөнгүү. Одоо энэ дээр Гэри Пейтонд яг 3 саяын гэрээ өгсөн. Антони Мелтонд 3 саяын гэрээ. Тэгээ Мелтон сүүлийн 2-3 удаа тэгж олон тоглолтод оролцож чадсангүй. Энэ удирдлыг ямар ч гинтлэхүүгээр эхлүүлэхээр болсон. Тэгээ гинтлээс хол байж чадвал ойрын хугацаанд бас энэ тусуулахад яг Мелтон шиг хэмжээний ур чадвартай тоглогч сүүлийн 1 жил өнгөрсөн удирдалд ер нь байсангүй л дээ. Тэгэхээр Мелтон хамгийн одоо баады хилдэд байдаггүй хамгаалалт, Гэри Пейтонд байдаггүй шигтэлтийг авчирч яг багийн тэнцвэрийг хадгалах юм боломжтой ротейшн байгаа тийм. Тэр нь Кумингагийн хувьд ер нь ингээд хүлээсний эцэст хүссэн мөнгө авч чадаагүйгийн бас нэг нэмэлтээр нэг шалтгаан гэх юм уу да бас нэг зүйл байгаа нь дараа жилийн буюу 2026-аас 27 оны 24.3 сая долларын гэрээ нь багийн мэдлэх тийм опшнтай байгаа. Тэгэхээр Warriors бол тэр гэрээг мөнгөний өгөхгүйгээд цуцалж болно. За эсвэл сольж болно. Энэ өвөл солиод явуулчих болно. Кумингагийн үсэдсэн зүйл нь бол player option буюу өөрөө сүүлийн жилийн гэрээгээ ирэх мэтлээ өөрөө аавна гэдэг дээр л огтлцохгүй байгаа. Warriors болохоор player option-ыг өгөхгүй, team option нийл гэрээ байгуулна гэдэг шахалтанд өгсөн байсан. Тэгээд яг харахгүй тоглогч тэгээд гэрээгээ сунхаас сонголтгүй болчихсон байлаа. Супер одууд бол энэ тулаанд яалдаг. Гэхдээ Куминга супер од биш. Залуу тоглогчдын нэг учраас багтаага хийсэн энэ тулаанд бол санхүүгийн тал дээр яалагдсан. Одоо энэ үлрэл өвөл бол Кумингаг сольчих магадлал нэлээд өндөртэй баг. Дээр нь дасгалжуулагч нь ч гэсэн гол нь өнгөрсөн одоо жил тэр плей-офф жишээ нь сэлгийн цуглаа тоглоулахгүй байх ч гэдэм юм асуудлууд бас Куминга, Грин, Жими 3 хамт зохицохгүй байна гэдэг нэг шалтгааныг стикер засгажуулагч бол яриад байгаа. Тэгэхээр тэрнээс шалтгаалаад энэ жил Куминга ер нь өвөл солигдох магадлал нэлээд өндөртөөгөөр л энэ өдрлийг эхлүүлэх гэж байж байна гэж бодож байна. Жими Батлерыг ер нь ирснээс хойш Куминга баг гараанд гараагүй санагдчихэв. Тэгэхээр одоо энэ солилцоо бүтээгүй багтаа үлдсэн нь багийн дотоод урамсгалд ер нь хэд нөлөөлөх бол? За тэр тал дээр чи яг одоохондоо гайгүй болвол гэж найдаж байна.
Ер нь гэхдээ Куминга одоо бол зүгээр тэгээд тоглолтуудад оролцох үедээ оролцоод Warriors хэрвээ Стив Кер засгаж болж хүсвэн шүү дээ. Сайн ашиглаад явах баха, ашиглахгүй үедээ тэгээд ашиглахгүйгээр яг л өнгөрсөн үеэрлийн юм давтагдал явах баха. Түүнээс ч тийм баг донд жоохон хор цацах маягтай багийн уур амьсгалыг эвдэх юм асуудлууд бол нэг тэгж их гарахгүй л болов уу гэж найдаж байна. Жишээ багийнх нь одоо юу гэдэг 1 2 3 номерын одоо 3 дугаар зэрэглэлийнх нь гэх юм уу одоо Стеф, Жими, Дреймонд 3-ын дээр бичигдэхэр хэмжээний од тоглогч биш учраас бас тэр нь хайцсангуу гайгүй болов гэж найдаж байна. За баярлалаа. Ингээд үзэгчтэй Golden State Warriors-ыг онцлсан дугаараа энд хүрээд хэсэг хугацаанд завсарлуулъя. За энэ багийн анхаарал татж байгаа гол сэдэв бол гарааны бүрэлдэхүүний дундаж нас байгаа. Эргэж ирэхдээ бид энэ талаар илүү дэлгэрэнгүй ярилцах болно. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтдаа төрүүлж алах нь Unitel Group. Эргэн тавтамаар л үзэгчтэй 30 ба 30 өдөр нэвтрүүлгийг танд хүрч байна. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голомт банк. За үргэлжлүүлэн Golden State Warriors багийн цалингийн зэтэй танилцгаая. 25-аас 26 оны улиралд тэд нийт $205 сая цалиндаа зарцуулах нэ. За тэгээд $205 сая зарцуулж байгаа цалингийн зэс бол ерөнхийдөө хэтэрсэн байдалтай төлөх татвар нь $69 сая нэмж татвар төлөхөөр байгаа. За энэ юутай холбоотой вэ гэхээр актив ростер нь $205 сая боловч за тэд нэмээд нөгөө ахмад тоглогчдын зарим тохиолдолд гэрээг нь хуучин худалдаж авч ирсэн ч гэдэг юм уу иймэрхүү зүйлүүд энэ багийн цалингийн зэсэнд яг нийт актив ростерын зэсэнд багтахгүй ч гэсэн нөгөө татвар суутгал дээр нэмэгдээд болгодоод эхлэхээр одоо жишээ нь Немanja Bjelica за тэгээд одоо нөгөө Европ тоглож байгаа Усман Гарубач гэдэг юм уу за тэгэл одоо нэг хэсэг тоглож ирсэн Jerome Robinson, Michael Green гэдэг нэг ойрын нэг 3-аас 4 жил тоглож ирсэн энэ тоглогч нарт нэг $2 сая орчим ч юм уу ингээд нэг баахан тоглогч нарт өгөх мөнгөнд өнгүүд бас тооцогдож байгаа. Тэгэхээр тэр мөнгүүдээ нэмээд бодох юм бол бараг $230 орчим сая болчихж байгаа юм байлээ. Тэгэхээр тэр талаас нь харах юм бол санхүү дээр бол нэлээд одоо өндөр төсөвтэй байгаа. Гэхдээ Warriors жил болгон л юм байдаг учраас энэ бол Warriors-ийн талаас харахад гайхаад ах зүйл биш болчиход байна. 26-аас 27 оны улиралд буюу 2 жилийн дараа баталгаад гэрээтэй тоглогчид бол 11 тоглогч байгаа. За нийтдээ $212 сая зарцуулахаар харагдаж байна. За тэгээд ихэнх нь ер нь залуу. Гол цалин тэгээд нөгөө Стеф Жими хоёрын цалин болчиход байгаа юм л та. Нийлээд 100 бараг 20 сая шүү дээ. Тэгээд Ремондих. За тэгээд Кумингагийн бол плеер опшн гэж төвлөсөн. Team option тийм option гэж. За тэгээд Moody. Тэгээд бас нь ер нь гайгүй л байна л да. Хамгийн гол нь тэгээд нөгөө Jimmy Steph хоёрын цалин багийнхаа цалингийн бараг 50% нөхчүүд байна. Гэсэн үг л дээ. Яг эндээс тэгээд за Кумингаг баг энд байхгүйгээр тооцож болох үз. Гэхдээ Кумингагийг хасагдаад дахиад одоо олон тоглогчоор энэ жилийн шиг нөхцөл байдал дээр жишээ нь ингээ харьцуулаад харахаар одоо энд бол нэг 11 тоглогч жишээ нь ингээд харагдаж байгаа. Тэгэнгүүт энэ жил яг одоо актив ростерт байгаа нь одоо нөгөө хоёр талд гэрээ мэрээтэй тоглогчдоо бүр нийлүүлээд бодоход 14 байлээ. Энэ жилийн яг бүтэр ростер нь одоогоор уг нь бол багуудыг харахад бараг 17 болж идэг. Хоёр талд гэрээтэй тоглогчдоо оруулаад гэрээтэй тоглогчдоо нэмж оруулангууд 17 оруулахаас сонголтгүй нөхцөл байдал дээр орчоол байна л да. Тийм учраас хаттай 14 тоглогч бол угаасаа байх хэрэгтэй. Тэгэхээр Warriors-ийн хүн яхахгүй л дутуу байгаа тийм. Тэгээд дараа жил ч гэсэн 26-аас 27 оны улирал эхлэхэд ч гэсэн бас яг ингээ байгаа гэрийг нь харахаар одоо Кумингаг жишээ нь хасчвал 10 тэл болчих гоо. Тэгсэн мөртлөө актив ростер нь өнгөрсөн энэ улирлаасаа 7 саяар хэтэрч шүү дээ. Одоо нөгөө Стефен Жимигийн цалин чинь нөгөө өсөх шалтгаалаар явж байгаа. Тэгэхээр яхахгүй энэ жилээс нэмээ 205 саяас нэмэгдээд 212 сая болоод нэмэгдэж байна гэсэн үг. За энэ багийг сүүлийн үед Ахмадын золбоо гэж нэрлэх болсон шалтгаан гарааны бүрэлдэхүүн дээр нь илүү тод харагдах болов уу гэж бодож байна. За магадгүй гэхдээ энэ нь бас плей-офф эхлэхэд хэрвээ гэмтэлгүй яж чадвал том давуу тал аж болох юм тийм ээ. За тэгээд тоглогч бүрийн ард нь насныхан тоон харагдаж байна. За Стефийн хувьд 37, Жими Батлер 36, Дреймонд Грин 35, Хорфорд 39 гэдэг. Энэ одоо нэг он гараад 26 он гэдэг дээр бодохоор юм болчиход байгаа шүү дээ. Стеф 36
37. Стеф 88 он гэхээр бүр 38 руу явчих юм шүү дээ. Мон гараа явчихвал. Тэгэхээр ер нь бол лигийн өнгөрсөн жил одоо бид нар хамгийн залуу баг л баг маш залуу бүрэлдэхүүнтэй баг л аврах болохыг үзлээ шүү дээ. Тэгэхээр одоо яг орчин цагт бол туршлага мэдээж хэрэгтэй. Гэхдээ бас нас яах аргагүй ирч хүчтэй ийм байдал дээр тоглолтод бол хэрэгтэй. Тэгээ Warriors одоо бидний мэдэх Steve Kerr дасгалжуулагчийн удирдлагад орох Warriors ямар хурдтай хэмнэлт өндөртэй тоглолтог байсан бilé. Тэгсэн одоо энэ нэг тийм эсрэгээрээ одоо тэр ирч хүч нь яах аргагүй наснаас нь шалтгаалаад нэг унах маягтай болж ирж байгаа шүү. Тэгээ одоо шинээр авж байгаа элсүүлсэн тоглогчийн хүртэл All Horford гэдэг 39 лигийн хамгийн ахмад 5 тоглогчийн нэг юм. Одоо энэ багийн бүрэлдэхүүн гараанд нь тоглохгүй байж юм гэж бодохоор яах аргагүй улангийн маань эсэнчлэн энэ баг бол арай л насны дунджаараа харахад арай л хөшин баг болчиход байна л да. Тэгээд сэлгээ харьцангуй бас боломж юм байна авчиж. Тэгэхээр одоо энэ балансыг дасгалжуулагчид сайн олох шаардлага байна. Дээр нь одоо Стефч тэр, Жимич тэр, за Ремонд ч юм уу ялгаагүй энэ гурван гол чухал тоглогч нь 3-35-аас дээш настай болчоор одоо нөгөө ачааллыг тэнцвэржүүлэх ийм шаардлага дасгалжуулагч дээр ирнэ. Тийм учраас сэлгээ маш сайн өрнөлөөдөө тоглох шаардлага үүсч гарч ирнэ. Тэгэхээр сэлгээнээс бас одоо яг энэ бага 5 тоглогчоос хэн нь онцгорох вэ гэдэг нь энэ үйлрэл бас их чухал болчиход байна л да. Куминга за яг ингээд гэрээг нөгөөд багтаа үлдээсэн хэрвээ үнэхээр сэлгэнээс маш сайн нөлөө үзүүлж чадах юм бол бас нэг өөр хэрэг байхгүй. Уг нь бол тэгэхээр харин Куминга дээр яг тийм найдлага жоохон өндөр биш болчиход байгаа. Дээр л гол асуудал байгаад байна. Сэлгэний бүрэлдэхүүнийг хамтдаа харцгаая. За Пожемскигийн хувьд 22. За Бадиэлд 33, Куминга 23 гэдээ бас харьцангуй залуу бүрэлдэхүүн бас сэлгэн дээр харагдаж байна. За тэгээ Бразил тоглогч Гуй Сантос байна. Трейс Джексон Дэвис. Тэгээ энэ дээр тэгээ нөгөө Д'Антони Мелтон, Квинтин Пост хоёр ороод ирнэ гэдэг. Тэгэхээр яг эдгээр тоглогчдын урт үлрэл бас төлхөө минутын тэнцвэржүүлж ашиглахгүй бол тэ гарааны тавт нь бол яг үлрэлийн ачааллыг авахд амаргүй бод. За яг Хорфорд бол харьцангуй бас гинтлээс олоор ер нь үлрэлийн ачаал даачдаг тоглогч. Гэхдээ Бост Селекс бол сүүлийн хоёр үлрэл Хорфордыг ашиглахдаа 25 минут унтчаар тоглолдог ч юм уу тийм 30 минут дотор нь барьдаггүй байсан. Тэгэхээр сэлгээний төвийн тоглогчид бас урт үлрэлд их олон минутыг тэнцвэртэй сайн тоглох шаардлагатай энэ нөхцөл байдал дээр ирж байна. Тийм. Гэхдээ ямар ч байсан Трейс Джексон Дэвис, Квинтин Пост хоёр одоо бол шинэ нэр биш болчлоо. Бас нэг гайгүй туршлагаж байгаа. Одоо өөрсдөө ч гэсэн ер нь одоо тэр авраг авдаг жил за тэгээд дараа жил нь өнгөрсний үлрэлт Квинтин Пост жишээ нь яаж сайн тоглов. Трейс Джексон Дэвис ер нь энэ сүүлийн хоёр үлрэлт их тажгүй сайн тоглолтыг яг хуу шидэлтгүйч гэсэн яг бусдаа талбайд бол самраа бас сайн манждаг ийм залуу тоглогчоо гэдгийг харуулсан учраас сэлгээний хоёр төв бол миний хувьд тун дайжгүй. Хорфордыг бол бас сайн амраагаад авах боломжтой. Кевин Лууны нөгөө талдаа нэг их үйл ихтгээргүй байх болов гэсэн ийм бодол байна. За мөн 2 номерын байрал дээр Moses Moody, Barry Hill, за тэгээ зарим тохиолдолд Пожемский алийг ашиглаж болно. Сэлгээ бол бас яг бидний одоо мэдэгдэж байгаа өнгөрсөн удирлуудад яаж тоглосон бэ гэдгээр залуус гэдгийг харах юм бол уг нь дайжгүй харагдаад байна. Тэгээ яг одоо зүгээр яг ингэж бас болно те Брэндон Пожемский гараа руу гараад 2 номер дээр Стеф Эжүүд илүү одоо шидэлттэй учраас тэгээ Мүүдийг сэлгэнс 2 номер дээр юм уу 3 номер дээр ашиглаад Бадиэлдийн хамтаар тэгээ холбогчор Д'Антони Мелтон тоглуулад Гуй Сантосыг бүр авч хайж агаад Джонт Кумингаг 4 номер руу ашиглаад ч юм. Ингээд хувираад товирчих боломж болцоонууд бол байна. За Golden State Warriors багийн гол эрхэм бол яах аргагүй Steve Kerr за өнгөрсөн үйлрэл түүний систем за маш олон тоглогчийг ашигладаг байдал нь ч гэсэндээ яах аргагүй онцгой байлаа. Тэгээд түүнийг тойрж байгаа дасгалжуулагчийн бүрэлдэхүүнийг хамтдаа сонирхцгоё. За тэгээд дасгалжуулагчдын бүрэлдэхүүн ч гэсэн мэдээд туслахуудаасаа бол сайн хүмүүсээ бас алдсан. Өөр багуудын туслах болоод зарим нь ахлах болоод явсан тохиолдлууд байгаа. Гэхдээ Steve Kerr-ийн энэ 90 үед нэг эрхэм бол түүнээс хизээч салаагүй мөнхөд хамт байлаа. Энэ бол Рон Адамс. Одоо ер нь баг 70 гараад явж байгаа. Нилээн ахмад ийм ундаг тоглогч бол одоо Стив Керри ард нэг үднэчлэлтэй эрхэм байгаа л гэдэг үзэгч маань анзаардаг бол тэр эрхэм бол Рон Адамс. Тэгээд одоо болтол ингээл энэ суулжтай хамт ажиллаж байна. За тэгээд
Бусд нь бол ер нь туслахууд нь нэлээд шинжлэгдээд шинэ нэрнүүд ороод ирсэн байгаа үзэгчд маань анзаарч байгаа бах. Өнгөрсөн жилийн 30-30 нэвтрүүлгийн Warriors-ийн дугаар дээр туслахуудыг харуулхад энэ доотлын Ron Adams-аас бус дөрөв нэр бол байгаагүй. Өөр дөрөв нэр, өөр туслахуудтай байсан. Тэгэхээр Steve Kerr, Ron Adams хоёр л энэ багийн тасгалжуулагчдын багт байгаагаас биш бусад туслах тасгалжуулагчид архимууд нь бол дандаа өөр баг руу яваад өгөөд ингэ солигдчихсан байгаад байгаа. Одоо тэр ер нь Ron Adams эрхмийн хувьд бол ер нь ахлах тасгалжуулагч карьер хийхгүй ингээд орг зодог талтай Warriors-тай ажиллаж байгаа. Тийм ер нь тэгшинчтэй. Тийм тайлах магадлал өндөртэй. Steve Kerr тасгалжуулагчийн хувьд мэдээж Америк шигшээгээсээ бас боллоо те саяхан Eric Spoelstra-д шилжүүлж өгөхөр болж байна ч гэдэг юм уу. Тэгэхээр яг энэ хоёр эрхмийн хувьд бол яг хамт ажиллаа сурцсан. Тэгээд Steve Kerr тасгалжуулагчийн ч гэсэн тасгалжуулагчийн карьер одоо ер нь бас яг Steve Kerr-ийн Warriors тусгаарайг аах нь гэдэг сонирхолтой таалаа. Цаад телевизийн салбар руугаа орох уу те эсвэл өөр баг дээр ажиллаж өөр чаленж үзэх үү. Одоо энэ тасгалжуулагчийн энэ ажлаараа нэгэнт бүр хүлээн зөвшөөрөгдчихсэн гайхалтай эрхэм учраас би бол цаашдаа зүгээр би хувьдаа бол дахиад тасгалжуулагчаар нэг өөр гоё залуу багийг босгоод ажилласаа гэж л найдаж байгаа. Гэхдээ тэр холын юм шиг боловч Стеф 2-3 жилийн дараа магадгүй зодог тайлна гэдэг яриа руу орох юм бол Steve Kerr тасгалжуулагч гэсэн энэ багаас явах яриа. Тухайн үед тэр цаг үед бол гарч иж бас мэтгэл юм. За хамгийн чухал нь Golden State Warriors багийн сүүлийн хэдэн жил 200 сая долларыг давсан хэмжээний мөнгийг цалиндаа зарцуулж ийн авраг авах хэмжээнд амуу энэ багт лигийн шилдэг бүх цаг үеийн номер 1 шидэгч байна. За Stephen Curry-гийн хувьд он гараад 38 нас хүрэх юм байна. За тэгвэл Curry-гийн үед дахин Golden State Warriors баг авраг авч чадах уу? За одоо ер нь магадлал улам буурч ах шиг байна. Яг нөгөө чи өмнөний гэх. Мэдээж боломжтой. Том зах зээл Jimmy Steph гэдэг хоёр супер тоглогч байна. Нэмээд 3 дахь од тоглогчийг авчрах ч юм уу ийм зүгээр. Warriors-д мөнгө харамдгүй баг шүү дээ. Яг үнэндээ бол 400 сая долларыг нийт татвар цалиндаа зарцуулаад явж исэн үуч байгаа энэ баг. Авраг авч исэн он жилүүдтэй. Тэгтээ яг одоогийн цалингийн систем улам чангараад байгаа учраас дахиж 3 дахь одыг энэ баг дээр нэмж авчрах боломж хэцүү болж байгаа учраас би бол өдөө ер нь одоо дахиж авраг цолонд хүрэх магадлал өдөр ирэх тусам буурах л болов гэж бодож байна. Харамсалтай. Одоо 22 оны аврагыг эргээд харах юм бол нэгттэй нас нь бас харьцан гайгүй 34-тэй ч гэдэг юм уу те. Тийм байлаа. Тэгээд дээр нь Andrew Wiggins яг ид үе дээр байсан хамгийн prime удирлаа өнгөрүүлсэн. За тэрэн дээр залуучууд нь бас их сайн байсан. Ялангуяа Jordan Poole те. Ингээд өөрөө ч насны үед одоогийнхоос харьцангуй гайгүй. За Draymond Green ч гэсэн ялгаагүй арай залуу. Klay Thompson ч гэсэн арай залуу. Яг одоогийнхоос илүү 20-с дээш нь дундчилдаг ийм үлрэл нь байсан. Тэгээд дээр нь залуучууд гэдэг ингээд насны үед их тэнцвэртэй байсан бол одоо ингээд их насны үед нэлээд гол хүмүүс нь хэтэрхий ахмад болчиход. Тэгээд залуучууд нь яг тэр 22 оны авраг авдаг шиг импактыг үзүүлэх залуучууд байхгүй тийм. Jordan Poole, Wiggins хоёр шиг ийм залуу тоглолт дуусгадаг тавтай багцчдаг. Зөвхөн Стефийн нуруунд дээр ачаал өгөөд байхгүй ийм хамтрагчд байхгүй байгаа учраас төслөд хэцүү л болчиход байна. Шууд ингээд харьцуулахад Poole шиг нөлөөг Podziemski үзүүлж чадахгүй. За Wiggins шиг нөлөөг Kuminga чадахгүй л байна. Яг бодтой байдалтай. Тэгэхээр л энэ баг цаашдаа энэ залуучуудад нь одоо яг нэг хуучин потенциал нь ийм дээ гэж үнэлжсэн шиг тэр потенциалтаа хүрээгүй байгаа. Хүрхгүй ийм тоглолт үзүүлээд байгаа учраас Warriors дахиж авраг авахд жоох эргэлзээтэй санагдаад байна. За сая бол зөвхөн Стефи 90 үед гэж ярьж байсан. Тэгвэл энэ үйлрэлд ер нь үйлрэл нь хаана хүрэх бол хэдэн хойжилт хүрэх болоод эсвэл Улирлаар нь харуул юу авах уу? Дахиад өнгөрсөн улирлтаа ойролцоо. Ер нь бол нэг 45-аас дээш ажил байгуулна. Да тэгээд сайн байж чадвал 50 ажил байгуулад нэг плей-оффт бол орчих واخа. Тийм би ч гэсэн мөн плей-оффт явагдсан шалгарах байх. Гэхдээ плей-ин тоглолцож плей-офф шалгарах магадлал нь арай өндөр бол. Яг л өнгөрсөн жил 48-34 гэдэг шиг энэ жил ч гэсэн ер нь нэг тийм их амжилттай л дуусах магадлалтай байна. За баярлалаа. Ингээд үзэгчтэй 30 ба 30 өдөр нэвтрүүлэг Golden State Warriors-ыг онцлон дугаараа хүргэлээ. NBA-ийн шинэ үйлрэл тун удахгүй эхлэх гэж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтдаа төрүүлж алхах Unitel Group байлаа. Баяртай үзэгчтэй.